Монгол Улсын боловсролын их сургуулийн шатрын багш тусгалжуулагч мэргэжлийн нэмэлт хөтөлбөрийн төгсөлтийн ясны боллоо. Төгсөлтийн арга хэмжээнд Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал, сургалт хамтын ажиллагаа эхэлсэн проректор Саранзан, боловсрол судлалын сургуулийн захирал профессор Мөгч Арга, насан туршийн боловсрол зайн сургуулийн техникийн эрхлэгч Үүрэн Туяа, доктор Баяр Цэцэг арга зүйч Хажидмаа нар оролцлоо. Мөн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч төгснүүд шатрын клубын үүсгэн байгуулагч спортын мастер Цэнгэн Баяр, шатрын спортын олон улсын хэмжээний мастер Гавьяа тусгалжуулагч Жигжит Сүр, Монголын шатрын албаны ерөнхий нарийн бичгийн дараа Эрдэнэ Дэлгэгт, шатрын спортын их мастер Гүн Даваа, Бол Дэрхэн, Бэлгүүн нар хүрэлцэн ирж төгсөгчдөд баяр хүргэлээ. Энэ удаагийн төгсөлтөөр тус ангийн 20 оюутан шатрын багш тусгалжуулагчийн мэргэжлийн диплом ромбо хүлээн авч цаашид шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй болж байна. Шатрын спортыг хөгжүүлэх, ялангуяа эцэг эхчүүдийн дундуур шатрын спортоор дамжуулан өр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, хөгжилд шатрын спортод оруулснаар бол амжилтанд хүрнэ гэж итгэдэг эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчүүд бол энэ шатрын энэ уламжлал сургалтанд онцгой ачаал үзэл өгж байгаа. За энэ онцгой ачаал үзэл өгж байгаа ч гэсэн бидэнд бол энэ шатрын багш дасгал, албан ёсны багш дасгалжуулагчийн сургуулаа төгссөн хүмүүс үл их дутагдaltaй байдаг. Тэгэхээр энэ дутагдлыг бид нөхөх үүднээс бол 2016 онд бол бас дэлхийн шатрын холбоо, за тэгээ Монголын шатрын холбоо, Урамтай нүүдэл шатрынхаа холбоотой хамтраад анхны багш тасгалжуулагчийн ангийн төгсөлтийг хийсэн. Өдгөөгөөс 10 жилийн өмнө болох нэ. За үнийг төгссөн багш нар маань амжилттай ажиллаж орон нутгийн шатрын клубүүд, аймагуудын шатрын клубүүд, Улаанбаатар хотын шатрын клубүүдэд бол амжилттай ажиллаж олон залуу шатарчдыг бэлтгэн гаргасан ийм сайхан багтам амжилтыг гаргасан. За ингээд энэ маань бас л энэ төгсөлтөөр төгссөн багш тасгалжуулагч маань хүрэлцэхгүй болсон учраас дахин энэ жил бид энэ шатрын багш тасгалжуулагчийн ангийг дахин хичээлүүлэн 2 дахь төгсөлтөө хийж байгаа ийм сайхан багтмаар ийм баяртай үйл явдал болж байна. За ингээд энэ шатрын багш тасгалжуулагчийн ангийг хамтарч зохион байгуулахад ажилласан төгснүүд шатрын клуб тэргүүлэх Цэнгэн Баяр мастертай бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. Монгол улсад бас шатрын спорт, ялангуяа эрэгтэй шатрын амжилт бол бас нэлээд хангалттай төвшөнд биш байгаа. Тийм учраас бол эрэгтэй эмэгтэй ялгалгүй монголчууд энэ шатрын спортоор бол удахгүй шатрын өндөр зэрэглэлийн их мастерууд олныг төрүүлж Монгол улсаас дэлхийн шатрын авраг гэсэн ийм эрхэм салтан төрөх болтгой гэсэн ирээлийг өргөн нэвтрүүлье. Төгс нүүдэл шатрын клубын уран оюунлаг ирээдүйн зөв төгс нүүдэл хийцээ гэсэн ийм уриатай юм байна. Тэгээ манай сургууль болохоор бас мобис оюунлаг ирээдүйг бүтээн гэсэн ийм уриатай. Тэгээд энэ хоёр байгууллагын ураа бол хоёулаа үндсэндээ бас нэлээд төстэй байдлаар нэг чигт харсан байна гэж би бэлгшээж ингэж суулаа.
Тэгэхээр оюунлаг гэдэг үг энэ хоёр байгууллагын одоо нэрэнд хоёуланд нь байгаад байдаг. Тэгээ оюунлаг гэдэг энэ үг маань бол өөрөө цаана бол оюун ухааны чадамж чадварыг илэрхийлж байдаг. Тэгэхээр монголчууд бол одоо дэлхийд саяхны судалгаагаар бас л одоо нэлээд дээгүүр ирмэлэгдээл явсан байна. Яг байрын би одоо тэр үед бас тогтоож амьдсангүй. Тэгэхээр энэ оюунлаг монголчуудыг олон одоо болгоход бол энэ шатрын спорт бол яалтчгүй одоо чухал үүрэгтэй. Тэгээ манай хоёр байгууллага бол энэ дээр хамтран ажиллаж одоо энэ арга хэмжээнд гэж одоо оролцож байгаад бол бас таатай сайхан байна. Тэгээд та бүхний дипломын хичээлүүдийг түрүү харж илаа. Хайхтар сайхан хичээлүүд өгд юм байна. Өөрөө ч одоо баг ер нь энэ нэг курстэй. Энэ одоо нэг жилийн сургалтанд сурчмаа санагдаж илаа. Тэгээ би бас хүүхэд байхдаа нэг 5 6 дугаар ангиас эхлээд ер нь 10 дугаар анги төгслөө. Нэг 5 6 жилиг бас шатарт нэлээд их цаг зарцуулж одоо ингэж тоглодог одоо юм сонирхолтой хоббитэй байсан. Тэр утгаараа та бүхний одоо үзсэн хичээлүүдийг хараад бас бид бүхэн дотроо атаархаж суулаа. Тэгээд ийм сайхан залуухан одоо спортын мастер их одоо өндөр түвшний ийм багш нараар заалгаад ингээд байна гэдэг бол их сайхан хэрэг юм аа. Тэгээд та бүхэн дахин одоо хэлэхэд оюунлаг одоо Монгол хойч үеийг бэлтгэх энэ одоо ажилд хоёр үе сэтгэлээр ингээд зүтгэж одоо Монголын ирээдүйг улам одоо сайхан болохын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Энэ ажлыг биднүүд Цэнгүүн баяр багшийнхаа хийж байгаа ажил дээр үргэлжлүүлээд Монголын шатрын холбоо их маструуд авиатуудынхаа хүч тиймээр энэ сайхан сургалтыг биднүүд төлөвлөгөө гаргаад хэдийн ямар сургалтууд зохион байгуулах гэдэг энэ ажлуудыг хийн. За бидний энэ одоо сургалтыг зохион байгуулахад ер нь ямар одоо ажлууд хийвэл болох юм бэ гэдэг талаар бид бас судалгаа авсан. За энд бол одоо шатрал тоглож байгаа шатрын мастер цолтой, зэрэгтэй, өндөртэй олон жилийн туршлагатай болсууд одоо үндсэндээ багшийн ажлыг ямар нэгэн одоо сертификатгүйгээр, дипломгүйгээр хийж байгаа зааж байгаа улсууд их байна. Тийм улсуудаа биднүүд одоо дүүжүүлэх юм маягаар тодорхой кредит хичээлүүдийн үзснээр үзээд тэгээд одоо сургалтын чиглэлийн юмыг заагаад багшаа бэлтгэдэг энэ юм руу ормоор байна гэсэн ийм санал тавьж байгаа. Хоёрдугаар хөдөөр нутгаас биднүүд төдийлөн ирж чадахгүй байгаа тохиолдолд захимаар энэ сургалтыг хийж өгөөч. Тэгээд танхимын сургалтыг бол тодорхой кредитийн ирж суралцуулъя гэсэн ийм санал тавьж байгаа бас аймагуд байна. Тэгэхээр энэ ажлуудыг биднүүд боловсролын сургуулийнхаа удирдлагуудаа ярилцаад энийг зохион байгуулж байгаа бас Цэнгүүн багштайгаа ярилцж байгаа биднүүд энэ сургалтыг бол одоо дасгалтгүй амжилтаа явуулахын төлөө Монголын шатрын холбоо хичээж одоо бас та бүхэнтэйгээ хамтран ажиллая гэсэн саналтайгаа байлаа. Ангийн төлөвлөлтөд баяр хүргэе. Аксын баталгаалалтаа хөтөлбөрийн талаас соёлын үрийг хайцуулсан гэж одоо 50-аад оны болсон төчнүүд ярьжсэн. Тэр сайхан одоо соёлын шатрын спортын одоо үрийг та бүхэнд маань аксын газар болгондоо зохион байгуулж магадгүй бид нөө та нарыг тухайн аймагт чинь сурагч багшаар ажилуулаад багш нараа бас орон нутгадаа бас бэлдэх барих энэ чиглэл рүү бол бид нөө та нарынхаа хүч болцоог ашиглана гэж бас төлөвлөж байгаа. За энэ чиглэлээр бол та нар маань бас өөрсдийнхөө хариуцж байгаа итгэл үнэлж болсон энэ ажилдаа амжилт гаргана гэдэгт одоо итгэлтэй байна. Амжилт хүсье. За энд хүрэлцэн ирсэн зочид болон оюутнуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Бүгдэнд энэ өдрийн баярын мэнд хүргье. За энэ өдөр бол түүхэн өдөр байгаа. 2016 онд Түрэн мөнх жаргал цахилт хийсэн. Энэ ангийг анх төгсөхдөө энэ ангийг удирдаад ангийн дарга хийгээд 13 оюутан төгссөн байгаа. Тэрний 7 нь хөдөө орон нутагт бүгдээрээ клуб байршлуулад хотод үл 5 нь шатрын багш клуб байршлуулад байж байгаа. Яг энэ дипломороо бүгдээрээ ажил амьдралаа залгуулад оюунлаг хүүхдүүдийг бэлтгэхэд хүчин зүтгээд ажиллаж байгаа. Их бахархалтай байгаа шүү. За тэгээ манай ангийнхан бас ингээд ярилцаад бид нэр ингээд зөвлөлдөөд энэ ангийн архис сэргээе гэж шийдээд энэ 2025 онд энэ сургалтаа эхлүүлсэн байгаа. Тэгээд энэ он сургалтанд сурж байгаа 20 оюутан маань мөн адилхан бас л шатрын багшаа хийж байгаа хүмүүс нь ихэнх нь байгаа. Тэгээд нөгөө оюунлаг ирээдүг бүтээ гэдэг нь бол дандаа бага насны хүүхдүүдийг шатрал сургаад ирээдүйн их мастер болгоход нь суурийн тавьж өгч байгаа шидэг багш нар байгаа шүү. Оюутнуудтай баяр хүргэе. Бас нэг
түүх талаас нэг ганц хоёр үг хэлчихье. Дашчам захирлыг байх үеэс шатрын ажлыг одоо багшийн дээд сургууль дэмжижсэн та нар одоо дуусан л байх. Химийн шинжилгээ ухааны доктор Дашчамц гэдэг хүн одоо бас энэ сургуулийн олон жил удирдсан юм нэртэй байдаг. Нарийн бичгэн Наруу суран гэдэг одоо шагдар сүргээ гэрүүлэх нь хүн хосрлын яамны сайд энэ төр байсан хүн одоо ингээд би тэр үеэс тэднэртэй холбогдож явсныгоо хавцуур давж хэлж байгаа юм. За энэ сургуулийг одоо тагмад даамын спортын мастер, шатрын спортын мастер, математикийн ухааны доктор тагмад гэдэг хүн одоо энэ сургуулийг бас удирдах одоо маш их олон шатарчдыг сургуультай авч одоо жишээлбэл шарууд орж байх маш эдний дипломыг олгож ирсэн ийм одоо ашигтай буянтай би олон одоо шатарчдын зардлан мөнгийг гаргаж өгчээсэн одоо би өөрөө баримтаас хэлж хэрэг чадах одоо ийм хүн байна. Тэгээд одоо энэ дараа бол мөнгө жаргал ректор маань одоо шатрыг бас л гоё штэ бид нэр байргуу болчлоо, тэмцээн хөв болчлоо гэд энд гараад энэ том заалаа чин зүгээр ингэж цэлэл гэж өгөөд ингээд мөнгө жаргал ректор маань шатарчдыг одоо байр сав тоглох одоо өөрийнхөө болцооны хэрээр энэ чинь бас нэг том заалтай байсан юм одоо байна уу гэхгүй тэрийг чинь чөлөөж өгөөд л ингээд тэгээд хамгийн сүүлд Цэнгэнбаяр надаар ирээд мөнгө жаргал дарга дээр одоо орж чадахгүй байна гэхгүй юу н орж хоёулаа давхиж орё тэгээд орсон мөнгө жаргал дарга маань улам ректорээсээ ч гой замтай болцсон одоо тийш яамаар байна гэх. Тэгээд шууд одоо тэгээ хийгээд тэгээ та нар одоо бүх юмуд боловсруулаад ирсэн. Тэгэл тэрнээс хойш одоо мөнгө жаргал тийм зориу та нарын өмнөөс мөнгө жаргал одоо ректор зориуд баяр хүрэх ёстой. Энэ ажлыг одоо тийм хэр баргийн хүн хийх ажил биш. Энд чинь дээрээс нь удирдах юуг нь гаргаж өгдөг хүн одоо биеэрийн сууж ийм учраас бол Цэнгэнбаяр одоо шатарчид бид нэр бүх та нарт одоо бас баяр хүргэе. Одоо манай мөнгө жаргал одоо шатарчдыг туслах олон одоо чин сэтгэл цаанаасаа өөрлөж байдаг юм хүн. Ийм учраас бол одоо бас олон туслан цаашдаа туслах одоо ийм одоо бас тэ. Тэгээд одоо та нарт нэг 3 ном авчирсан хэдүүн та нар хүрээд аваа ирээд аваач гэсэн голоод авахгүй байл дахиад нэг юм нэмсэн тэгээд өнөөдөр авах юм уу мэдгүй. Тэгээд та нар би зүгээр олон жилийн туршлага хийж байгаа хичээл заах 30 хичээлийн юутай дотор нэгэ бичсэн. Тэгээд бэлэн конспект л өгч байгаа юм. Гэтэ төгс биш гэдгийг та нар бас мэдээд байгаа юм байгаа. Ийж авахгүй байна. За баярлалаа. Бүгд танд хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч талууд болох боловсролын их сургууль болон төгс нүүдэл шатрын клуб цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж шатрын багш тасгалжуулагчийг тогтмол бэлтгэхээр болсноо онцлолоо. Ийхүү оюуны спортыг хөгжүүлэх чадварлаг багш нарыг бэлтгэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийн төгсөгчдөд амжилт хүсэн өрөөж оюунлаг ирээдүг хамтдаа бүтээхийг уриаллаа. Дашрамдуулахад 2015 онд манай улсын түүхэнд анх удаа Монгол Улсын боловсролын их сургуулийн урлаг биеийн тамирын сургууль, Монгол туурхтны шатрын холбоотой хамтран шатрын багш тасгалжуулагчийн 1 жилийн сургалттай хөтөлбөрийг
Хэрэгжүүлж эхлэн 2016 онд анхны багш дасгалжуулагчдаа төгсгөж байсан бол 10 жилийн дараа 2 дахь мэрэгчлэтнүүдээ ийхүү төгсгөж байгаа юм. Манай хамт төгсөж байгаа 20 оюутнуудын хувьд бол бүгд ирээдүйн шатрын багш дасгалжуулагчаар бол ажиллах сонирхолтой байсан. За тэгээд тэр сонирхолтой юу нь бол зөвхөн бас бүгд суралцж байгаа. Тэгээ Монголоос бас суралцж байгаас гадна өөр Монголоос оюутнууд ирж за тэнд очиж бас мөн шатрын багш дасгалжуулагчаар ажиллаж хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой оюутнууд ирсэн. За ингэснээрээ бол олон улсын оюутан бас Монголд шатрын багш дасгалжуулагчаар төгсөн анхны тохиолдол болж байгаа маа. За багш нарын хувьд бол бидний багшлах арга зүйдэр бол Монгол Улсын боловсролын их сургуулийн багш нар бидэрт хичээлүүдийг бол орсон. За шатрын мэдлэг, шатрын ур чадварыг сайжруулах дээр бол Монгол Улсын их мастер Гундава, Бэлгүн, за мэдээж олон улсын хэмжээний мастер, гавьяа тасгалжуулагч, жигжиж сүрэн багш, спортын мастер Цэнгэн Баяр, спортын мастер Болд Эрдэнэ гээд шатрын одоо түүхэн мундаг шатар багш тасгалжуулагч нар бол бидэрт хичээл орсон. Тэгээд эндээс бас бидэрт хичээл орсон багш нарын хувьд бол өмнө Оросын албаны улсад шатрын багш тасгалжуулагчаар ер нь сураад дэлхийн дээд мэргэжлийг эзэмшсэн багш нар маань бидэрт хичээл орж байгаад нэлээд бааштай байсан. Сургалтанд илүү мэргэжлийн талын буюу яг шатрын тасгалжуулагчийн тал дээр ажиллалаа. За манай энэ оюутнууд маань бүгдээрээ яг энэ салбартаа шатрын клубүүдэд нь ажилладаг, шатрын сургалт ордог багш нарт маань диплом авах цаашаа шатрын яг арга зүйч талаас нь сурах маш том чухал ажил болсон байна. Тэгээд миний хувьд бол илүү шатрын талаас нь ажилласан, илүү шатрын гараа, дунд уу, практик тоглолтууд тэгээд шатрын мэргэжлийн хичээлүүдийг нь төлхөө орсон. Тэгээд 10 жилийн дараа дахиад нэг юм төгсөж байгаа төгснүүд шатрын клуб бол хамтран Монгол Улсын боловсролын их сургуулийн хамт олонд бас маш их баярлж байна. Цаашаа бас олон юм шилдэг шатрын багш дасгалжуулагчны төрөн гаргах болов гэж бодож байна. Монгол Улсын багшийн их сургуулийн боловсрол судлалын сургуулийн захирал профессор Мөнх Жагаалтанд тус сургуулийн шатрын багш дасгалжуулагчийн ангийн хамт олноос дуусгав. Төгснөлт клубын үүсгэн байгуулагч Цэнгэн Баяр мастер болон Монгол Улсын боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байгаа хоёр дахь одоо яг аль биений одоо багш сургууль бэлдэж байгаа хоёр дахь сургууль байгаа. Энэ хоёр сургуульд миний хувьд бас өөрийн зүгээс сургуульд орж хичээл орсон тавьлаас төлөв баяртай байгаа. Тэгээ одоо сая бас манай Монголын шатрын холбооны ерөнхий нарийн очих нарыг хэлж байгаа. Бас эрхчлүүдэд одоо шатрын спортыг ерөнхий улсын сургуулиудад бас оруулахаар хөтөлбөрт оруулахаар яригдж байгаа. Энэ цаг үед бол одоо энэ олон сайхан багш нарыг бэлдсэн явдал бол одоо туйлын ач холбогдол өндөртэй ирээдүйн бас Монголын хойд зүйн бэлдэх том одоо сайхан багш нар бэлдэж байгаагаар маш том онцлог юм тэмдэглэмжтэй үйл явдал болж байна. Тэгээ одоо нийт сурагчдтай одоо оюутнуудтай энэ сурсан одоо хийсэн зүйлүүд улам сайхан баяжуулаад ирээдүйн бас олон армун их мастерууд дэлхийн аваргуудыг төрүүлэх болтгоо гэж ярив. За Монгол шатрын бол бас одоо бараг 90 жилийн түүхтэй. Энэ хугацаанд бол одоо эрэгтэй 8 их мастер, эмэгтэй 7 их мастер, нийт 15 их мастертай. За эмэгтэй эрэгтэй шатрчдын нийлбэр дүнгээр одоо гаргадаг үзүүлэлт нь дэлхийн шатрын олимпиадаар бас гардаг. Энэ үзүүлэлтээр дэлхийд одоо эхний 20-д явдаг, эренбэлэгддэг. Ийм одоо амжилттай. Ялангуяа эмэгтэй шатрчдад сүүлийн жилүүдэд дэлхийд бол нэлээд өндөр амжилттай зүйлж явж байгаа. Бас эрэгтэй шатрчдын хувьд бол мэдээж өрсөлдөөн ширүүн ихтэй байдаг. Гисэн идэж бас 8 их мастер төрөн гаргасан байгаа. Энэ амжилт одоо үзүүлэлт нь бол
бас том хөрмөттэй харьцуулахад те хүнийхээ тоонд хаваахад бол бид нар бас чамгүй өндөр амжилттай. За ерөнхий одоо дэлхийн шатрын холбооны чансаагаар бол одоо эхний 200-аад орноос бол 53-т дээрэмдэгддэг ийм амжилттай байдаг. Бас вайрын өдөр миний мэдэх